Өнөөгийн өсвөр насныхан юунд мөнгөө зарцуулах нь асуудалгүй болохыг мэддэг болов. Та магадгүй тэднийг дэлгүүрт ороод худалдан авалт хийж байгааг нь харах юм бол гайхах бах. Хүүхдээ энэ тал дээр маш хурдан сургах арга бол тэдний хэрэгцээнд нь тохирсон хэмжээний мөнгө өгөөд үр дүн нь ямар ч байсан хамаагүй өөрөөр нь зохицуулах явдал юм. 12 наснаас нь эхлэн хувцсныхын жилийн зарцуулах төсвийг хүн болгонд өгөхөөр шийдсэн нэгэн эмчийн тухай та бүхэнд хуваалцах гэсэн юм аа. Тэгээ энэ эмч яасан бэ гэхлээр дөрөв охиндоо дөрүүлэнд нь жилийн турш хувцас авах хэрэгцээнийх нь мөнгийг тэдэнд өгсөн. Харин 12 настай хамгийн бага охин нь 12 насныхаа төрсөн өдрөөр өөртөө байсан тэр мөнгөөрөө маш үнэтэй даашин судалтан авсан байна. Ингээд хавар болтол охины хувцас илэгдэж, хуучирч магадгүй зарим нь урагдсан. Гэхдээ энэ бүгдийг харсан эцэг их нь үнэхээр төвчгөд хэцүү байсан охиндоо хэрэгтэй зүйлийг авч өгмөр байсан ч гэсэн тэд нар эцсийн үр дүнг нь үзэхээр зориг шолоодсон байгаа. Тэгээ энэ зүйлээрээ дамжуулаад охиндоо маш том санхүүгийн менежментийн талаар хичээл заасан байгаа. Бас нэгэн гэр бүл өөрийн 15 настай хүүгээ гэр бүлийнхаа жилийн санхүүгийн орлого, зарлагынхаа асуудалд бас оролцуулж сурахаар болсон байна. Тэгээ хүү гэр бүлийнхаа сар болгон байрны төлбөр, за дээрэс нь машины түрээс татвар зэргийг төлөхөд оролцож л дээ. Мөнгөө зугаатай зүйлсэд зарцуулахаас өмнө ийм их төлбөр тооцоо хийдэг болохыг урьд өмнөх хөө ерөөсөө ойлгоогүй, мэддэггүй байсан. Харин энэ цагаас эхлэн юунд би мөнгөө зарцуулах вэ гэдэг дээрээ маш их ухаантай, бодолтой ханддаг болсон байна. Хүүхдүүд амьдралд тааралцсан бүх зүйлсийг тааламжтай гэсэн бүх зүйлсийг худалдаж авах хэрэггүй юм байна гэдгийг энэ бүх хичээлээр суралцах болно.